эрэгтэй эмэгтэй хоёр хүн модалцж байхад хичнээн эрэгтэйгийнхэн зөв байх, буруу байх нь хамаагүйгээр би эмэгтэй хүнийхэн талд ороод идэх гэсэн байхгүй. Тэгэхэд яг бодит дүн рүүгээ ороход яагаад ингэв гэдэг учир шалтгааныг нь харахад юу гэдэг манайх гэр бүлийн асуудалтай байгаад ч юм уу те эгч нэртэй ах эгч нарын асуудал дандаа эмэгтэй хүнийг илүү ээжигээ илүү өмөрөх тийм талын гэмтэлтэй байсан баг. Тэрийг өөрөө ухамсараараа үннийг гүн рүү н ороод харж байгаа те. Тэгсний ард дээр юу болж ийнө вэхээр ялгаагүй л хүн шүү дээ. Эрэгтэй хүн ч гэсэн хүн, эмэгтэй хүн ч гэсэн хүн. Тэгээ хоёр хүн модалдж байгаа заавал нэгнийхэн талд орох хинтэн ч буруу байхгүй шүү дээ. Яг хоорондоо маргалдчихлаа гоц. Гэтэ тэр маргалдааныг хараад эмэгтэй хүнийг нь өмөрөх, эрэгтэй хүнийг нь үзэн ядах мэдрэмж төрөөд байна гэдэг чинь надад асуудал байна гэсэн үг. Ингэж бид нар ухамсараараа өөрийгөө толдож дотоод тэр мэдрэмжүүдээ ингэж харж байгаа. Өөрийгөө